Сайн байцгаана уу? Thriller House угаас мэдчилж байна. Энэ 7 хоногт үзэгч та бүхэндээ Японы 2 анимашн киног товчлон хүргэж байгаа. Бидний хүрхээр бэлдсэн 2 дахь аним кино бол 1997 онд гарч байсан Perfect Blue хэмээх сэтгэл зүйн триллер кино. Уг киноны найруулагчаар Сатоши Кон ажилласан бол гол дүрүүдэд Жунко Ивао, Рика Мацумото, Шихо Нияма нар дуу оруулжээ. Киноны эхэнд Японы Cham хэмээх J-pop урсгалын октын pop хамтлагийнхны нэгэн тоглолтын өдрийн үйл явдлууд өрнөх бөгөөд хамтлагийн гишүүн Мима Киригоиг хамтлагаасаа гарч кино жүжигчин болохоор шийдсэн. Энэ бол түүний сүүлчийн тоглолт гэх зэрэг мэдээ гадуур засагдаж шүтэн бишрэгч залуусан энэхүү мэдээг сэтгэл дундуур хүлээж авдаг. Гэтэл энэхүү мэдээ үнэн байдаг бөгөөд тоглолтын төгсгөлд Мима хамтлагаасаа гарч байгаагаа зарлаж цаашдаа жүжигчний карьер хөөх учраас тусалж дэмжээрэй гэдгээ хэлэхэд фэнүүд нь шоконд орох болно. Ялангуяа түүнд донтсон шүтэн бишрэгч болох Маморо Учидад маш хүн дээр тусч тэрээр дуучин бүсгүйг нууцаар дагаж мөрдөж эхэлдэг. Харин жүжигчний карьераа дөнгөж эхлүүлж байгаа жирийн хүний амьдралаар амьдарч эхэлсэн Мима нэгэн шүтэн бишрэгчийнхээ түүнд өгсөн захидлаас Мимагийн өрөө хэмээх вебсайт байдгийг олж мэдэх болно. Мима тэрхүү захидлыг өөрийн хувийн менежер Румид үзүүлж ямар учиртай зүйл болохыг асуухад Руми нэг вебсайт л юм байна. Тоох хэрэггүй дээ гэж хэлдэг. Мима анхныхаа жижиг дүрийг нэгэн телевизийн детектив цувралд бүтээхээр болно. Гэтэл тэрхүү киноны зураг авалтын үеэр агент Тадакоро Мимад ирсэн захидлыг нээж үзэх үед захидал дэлбэрч Тадакоро эмнэлэгт хүргэгддэг. Мима Румигээр гэртээ интернетэд яаж холбогдохыг заалгадагч компьютер болон англи хэлний ямар ч мэдлэггүй тэрээр бүр анханаас нь сурах хэрэгтэй болдог. Тэгээд интернетэд орж сурсан Мима өнөөх Мимагийн өрөө гэдэг вебсайтыг үзэж тэрхүү вебсайт нь яг түүний өмнөөс бичсэн юм шиг Мимагийн өдөр тутмын амьдрал, бодол санааг нь дэлгэрэнгүй бичиж өгүүлсэн өдрийн тэмдэглэл маягийн контентуудыг агуулсан байдгийг олж харна. Яг л өөрөө тэрхүү өдрийн тэмдэглэлүүдийг бичсэн юм шиг зөвхөн түүний мэдих зүйлсийг оруулсан байдаг тул Мима уншсан зүйлдээ сэтгэл сэртгэж шоконд орох болно. Ийхүү Мима телевизийн цувралынхаа жижиг дүрд тоглохын хажуугаар тэрхүү хувийн амьдралыг нь хэтэрхий их мэдэж бас интернетэд дэлгэж тавиад байгаа сайтаас болж стресстэж эхэлдэг. Энэ үеэр мөн түүний зураг авалтын талбайн ойр орчимд өнөөх Маморо Учида гэгч эвгүй царайтай шүтэн бишрэгч залуу дагсаар байх ба киноны эхэнд Мимагийн сүүлчийн тоглолтын үеэр тоглолтыг нөөмүүлээд байсан 18 настай танхаа хүүг амиа алдсан талаарх сонины ажилбарыг Мимагийн суусан цахилгаан шатанд тэрээр наасан байдаг. Харин Мимаг төлөөлж байгаа өнөөх агент Тадакоро түүний тоглож буй цувралын продюсеруудыг ятгахсаар байгаад Мимагийн дүрийг тэрхүү цуврал киноны онцлог хэсэг болох хүчндүүлж буй хохирогч болгох шинэ кино зохиол бичүүлж маш эвгүй хэсэгт түүнийг тоглуулахаар болдог. Менежер Румийн үүнийг хүчтэй эсэргүүцдэгч Мима тэрхүү дүрд тоглохоор зөвшөөрнө. Тэгэд киноны тэрхүү хэсгийн зураг авалт явагдаж хүчндүүлж буй хэсгийг дахин дүүбэлдэж олон удаа авах бөгөөд Мима болон Мимагийн менежер Румид үнэхээр хэцүү хүн дээр тусч тэр хэсэг тоглосны дараа Мима боддоор хүчндүүлсэн хүнтэй ижилхэн сэтгэл зүйн гэмтэл травма авах болно. Ажлаа дуусгаад тарих гэтэл менежер Румын байдаггүй бөгөөд агент Тадакоро түүнийг гэрт нь хүргэж өгдөг. Гэртээ ирээд загаснуудаа хооллох гэтэл аквариумных нь бүх загас өгсөн байх болно. Ингээд түүний дотроо хуримтлуулсан бүх стресс сад тавьж мэгшэртлээ ойлгох бөгөөд киноны тим хэсэг тоглосондоо өөрийгөө буруутгах үедээ компьютерийн дэлгэцэн дээр өөрийнхөө хамтлагтай байх үеийн дүрийг харж тэрхүү дуучин дүр нь өөрийгөө би жинхэнэ Мима байна хэмээн хэлдэг. Ингээд Мима телевизийн цуврал кино тоглох үеэрээ стресстэж киноны эвгүй хэсэг тоглохдоо авсан сэтгэл зүйн травма, хажуугаар нь октын амтлагаа орхисон харамсал, араас нь хүн дагаад байгаа мэт мэдрэмж болон Мимагийн өрөө хэмээх вебсайтад өөрөө донтсоор байгаа явдал зэргүүд нь нийлсээр психоз буюу бодит болон бодит бус зүйлийн хоорондох төөрөгдөлд орж эхэлдэг. Тэрээр бодит амьдралаа жүжигчний амьдралаасаа ялгаж салгахаа болж өнөөх компьютерийн дэлгэцэн дээр харсан жинхэнэ Мима хэмээх хамтлагт байсан дүрээ байнга харах болж тэрхүү дүртэйгээ санал зөрөлдөж, маргалдаж, хий юм харж солиорч эхлэх болно. Өнөөх гайтай агент Тадакорогийн шахалтаар Мима мөн насан туршидтын сэтгүүлд зураг авахулах бол үнэн шүтэн бишрэгч Маморо нь тэр сэтгүүлийн бүх дугаарыг худалдан авч Мимагийн өрөө сайтын жинхэнэ Мимаг шүтэн биширч жүжигчин Мимад дургу болж эхэлдэг.
Энэ үеэр мөн Мимагийн тоглож байгаа телевизийн цувралын зохиолч болон түүний нүцгэн зургийг дарсан гэрэл зурагч нар бусдад алуулж өгөх болно. Менежер Руми Мимагийн гэрт ирж түүнтэй уулзахдаа түүний хичнээн хэцүү байсан ч амьдралтайгаа нүүр тулж чаддаг болсныг нь хэлдэг. Гэхдээ л царинаас чинь энэ бүхэнд тийм ч сэтгэл хангалуун биш байгаа харагдаж байна. Чамайг арай хүн амьтан дагаад байгаа юм биш үз? Би тэр сайт руу ч орж харсан. Чамайг имижээ өөрчлөлөө гэх мэтэр баах юм шүүмжлээд биччихсэн байна лээ гэдэг. Гэтэл Мима барьж байсан аяга хагалж гараа зүсэх бөгөөд түүнд тохиолдод байгаа зүйлс зүсэгдэн гарнаас нь урсах цусыг бодит гэж юу хэмээн Румигээс асуув. Мима өөрийнх нь нүцгэн зургийг дарсан гэрэл зурагчны гэрт пицца хүргэгч хувцлан очиж түүний хэрцгийгээр хороож байгаагаар зүүдлэн сэрэх ба Тадакоро түүн рүү залгаж гэрэл зурагчин алуулсан талаар хэлж зурагтаарч мөн энэхүү хэргийн талаар мэдээлэх ба алгын зэвсэг нь өнгөрсөн 7 хоногт мөн бусдад алуулсан кино зохиолчийг хөнөөсөн зэвсэгтээ ижил байсан талаар мэдээлнэ. Гэтэл хувцсны шүгэнээсээ тэрээр цус болсон пицца хүргэгчийн хувцас олж өөрийнхөө ой санамж эрүүл ухаанд эргэлзэж эхэлдэг. Гэсэн хэдиж тэрээр телевизийн цувралынхаа зураг авалтыг дуусгаж чаддаг бөгөөд киноны сүүлчийн хэсэгт түүний бүтээсэн дүр нь хоёр туйл сэтгцэн эмэггийн улмаас төрсөн эгчигээ хөнөөгөөд эгчийнхээ нэр дээр эгчийнхээ амьдралаар амьдарч байсан эмэгтэй болж зурвал кино төгсөх болно. Ингээд киноны зураг авалт дуусч бүгд залуу жүжигчинд баяр хүргэх бөгөөд Тадакоро, Руми, Мима гуравт киноны продюсер тусад нь баяр хүргэдэг. Тадакоро, Руми хоёр Мимаг доор хүлээж бай, хурдан гараад ирээрээгээд орхиод явдаг бөгөөд доор Тадакоро Румид Мимаг удахгүй уран сайхны бүрэн хэмжээний кино тоглохоор болсон гэсэн сайхан мэдээг дуулгадаг. Харин кино студи дотор сталкер Маморо Учида нөгөө вебсайт дээрх жинхэнэ Мимаг гихчээс захим шуудангаар авсан дүр эсгэгч хуурамч Мимаг устдаг гэсэн зааврын дагуу Мимаг хүчиндэж алахыг оролддогч Мима түүний чамархаад алхаар цохин ухаан алдуулаад зүгтааж амждаг. Энэ хэсгээс эхлээд киноны үйл явдлын гол зангилаа тайлагдах тул та үзэх хэсгээ өөрөө шийдээрэй. Руми буцаж ороод Мимаг хайж яваад түүнийг олж юу болсныг нь олж мэдээд хэргийн газарт очтол тэнд хинч байдаггүй. Тэгээд Руми Мимаг дагуулan гэрлүүгээ аваад явна. Ядарч туйлдсантаа унтаад өгсөн Мимас ирээд ноён Тадакоротой ярихаар залгадагч цаадах нь утсаа авдаггүй бөгөөд Тадакоро болон Маморо Учида нар кино студид алуулсан байх болно. Гэтэл Мима Румигийн гэр нь түүний гэртээ яг усны тусал шиг адилхан байгааг анзаарч энэ миний гэр биш байна гэтэл цаад өрөөнөөс яг түн шиг хувцалсан Руми гарч ирж тийм ээ энэ бол жинхэнэ Мимагийн өрөө гэж хэлдэг. Руми чи надаар тоглож байгаа байлгүй дээ гэхэд Руми гэж юм блэ? Руми ажил ихтэй байсан учраас ядраад гэртээ арчсан. Харин энэ миний шин даашинз маргаашийн тоглолтондоо өмснө гэх зэргээр түүнд хэлдэг. Мимагийн менежер Руми залуудаа яг түн шиг охтын хамтлагийн гишүүн байсан бөгөөд дараагаар нь өөрийгөө жинхэнэ Мима гэж боддог хоёр төлцдөгцөн эмэгтэй болж түүнийгээ виртуал ертөнцид бодит мэт болгож өдөр бүр Мимагийн хажууд байдаг учраас түүн тохиолдсон бүхий л зүйлсийг өөрийнхөө хоёр дахь дүр болох жинхэнэ Мима гэгчид тохиолдсон зүйлс болгон Мимагийн өрөө блогийг хөтөлж эхэлсэн байдаг. Мөн тэрээр Мимагийн охтын хамтлагаасаа гарч дуу хөгжмийн ертөнцийг орхисон явдалд дургуутсан учраас түүнийг хөнөөж түүний оронд өөрөө тоглохоор шийдсэн гэдгээ хэлдэг. Тэгээд өмнөх аллагуудыг үйлдсэн өнөөх шөвгөөрөө Мимаг алахыг оролдож тэд хотын гудмаар хөөцөлдөх ба Мима Румигийн хиймэл үсийг авч шидэх үед солиорсон Руми хиймэл үсээ авах гэж байгаад хагархаа шилэнд өөрийгөө гэмтээж цусаа туслуулан алхасаар зам дээр гарч хиймэл үсээ зүүн Мимагийн дүртээ эргээ орно. Гэтэл өөдөөс нь хурц гэрэл тусгасан хурцтай ачааны машин ирэх үед Руми машины гэрлийг тайзны гэрэл хэмээн андуурч өөрийгөө тайзан дээр байгаагаар төсөөлж босч зогсох үед Мима түүнийг машинд хариулж өгөхөөс авардаг. Киноны төгсгөлд Мима алдартай жүжигчин болсон байх ба Румиг эргэж сэтгцэн эмнэлэгт очиж эмчтэй нь уулзахад эмч нь Румиг өөрийгөө одоо хүртэл попод дуучин гэж бодсон хിവэрэ байгааг хэлдэг. Мима эмнэлгээс гарах үедээ хоёр совилогч өөрийнх нь талаар шивнэлтгийг сонсно. Тэд түүнийг жинхэнэ Мима Киригой биш зүгээр л төстэй царайтай хүн байх. Юу гэж л жинхэнэ Мима Киригой ийм галзуугийн эмнэлэгт ирэхвдэ гэх мэтээр ярих бол Мима машинд суухдаа урт талын толинд харж нэмсэглэн тийм бишээ. Би бол жинхэнэ Мима Киригой гэж хэлснээр кино төгсдөг. Киноны талаарх сонирхолтой баримтуудыг дурдъя. Энэхүү киноны талаар ярих зүйл маш их боловч шинуудад зарим баримтуудыг дурдъя. Уг киног Японы зохиолч Yoshikazu Takeuchiгийн 1991 оны Төгс гуниг бүтэн хувирал хэмээх зохиолоос сэдвлэн бүтээсэн бөгөөд кино зохиолыг Sadayuki Murai бичжээ.
Perfect Blue буюу төгс гуниг хэмээх энэхүү бүрэн хэмжээний анимашн кино 1997 онд Канадын Монреаль хотноо зохиогдсон Fantasia хэмээх кино наадмын үеэр анх нээлттэй хийж байсан бөгөөд дараа нь 1998 оны ихэр Японд, 1999 онд олон улсын кино театруудаар гарч байсан. Киноны 35 мм их хальс санаандгүй байдлаар устгагдж байсан учраас уг киног чанар муутай хальснаас хувилж байсан аж. Киноны найруулагч Сатоши Кон энэхүү кинонд гарч буй бодит амьдрал болон хийсвэр сэтгэхүй уран зөгнөлийн хоорондох зааг гэсэн сэдвүүдээр кино бүтээдгээр алдартай бөгөөд түүний 2001 оны Мянганы жүжигчин, 2006 оны Паприка зэрэг кинонуудыг олж үзхийг хувьяасаа та бүхэнд зөвлөж байна. Америкийн алдарт поп дуучин Мадонна өөрийнхөө 2001 оны Drowned World Tour хэмээх дэлхийн аялан тоглолтынхоо тайзны арын зураг бичлэгт энэхүү киноны хэсгүүдийг ашигласан байдаг. Түүнчлэн алдарт найруулагч Дарren Aronofsky-гийн Requiem for a Dream киноны алдарт Ваны хэсгийг уг киноны Ваны хэсгээс санаа авч хийсэн байдаг аж. Энэхүү та бүхэндээ энэ 7 хоногт 2 сонгодог шилдэгт тооцогддог Японы аним киног хүргэлээ. Он дуусч шинэ жил гарах мөч ойртож байгаа энэ үед ажил ихсэж чөлөө цаг зав багасж байгаа учраас бичлэг оруулах хугацаа маань холдож байна. Гэхдээ санаа зовлтгүй эргэжлээс буцаад хэвэндээ орж тайлагдшгүй үйл явдал таамаглашгүй төгсгөлтөө триллер жанрын кинонуудаа 2025 онд үргэлжлэн өргөхөөс гадна мөн ийм төрөл жанрын олон ангид сувралуудыг өргөж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Хэрвээ та манай сувгийг subscribe хийж амжаагүй байгаа бол subscribe дарж биднийг дэмжээрэй. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баярлалаа.